За манай ярилцаачид School Community-д нэгдэж орж ирсэнд баярлалаа. За өмнөх хичээлээр бол та бүхэн маань хэрхэн School-ээ ашиглан өөрийнхөө сургалтаас сурсан зүйлсүүдээ ашиглан өөрийгөө ашигтай ярилцаач болох талаас нь community дээр яаж хөгжих талаас нь заавруудыг авсан гэж найдаж байна. За миний тухайд гэх юм бол өмнө дурдсанчлаа 8 жил ярьж байгаа туршлагатай энэ дээрээ нэмээд та бүхнийгээ арилжаанаас хийсэн ашгаараа хувьцаанд хөрөнгө оруулж тогтвортой өсөж авах ийм арилжаач байгаасаа гэж хүсэж байгаа. За тийм болохоор бүх зүйлс маань Elliott Wave болон X Wave аргачлал. За тэгээд өнөөдөр сургахтай бүх хичээлүүдтэй холбогдоод явах. Учираас та бүхэн маань маш сайн тэмдэглээд төлөвлөд анхааралтай үзээд за тэгээд School дээр хичээлээсээ сурсан зүйлсүүдээ хуваалцаасаа гэж хүсгэмээр байна. За тэгээд хичээл рүү орцгоё. За тэгээд хичээлийн хөтөлбөрийн тухайд ярих юм бол за манайд бол Elliott Wave теорийн үндэс болон X Wave хоёрын ялгааг тайлбарлаж байгаа. За тэгээд импульс давлгааны бүтцүүд гэж бас юу юм бэ гэдгийг тайлбарлана. За тэгээд засварын давлгаа буюу correction wave гэж бас юу юм бэ? Тэднийг яг ямар ялгаатайгаар тайлбарлаж ойлгосноор маркет илүү ойлгомжтой болдог талаас нь танаас тайлбарлаж өгнө гэсэн үг тийм. За тэгээд мөн Fibonacci болон Wave хоёрын тэр уялдааг яаж хослуулна, наривчлсан оролт болон тэгээд өсөлттэй гаралт хийх вэ тийм. Ашигтай гаралт хийх вэ гэдэг талаас нь бас тайлбарлана гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь бол давлгааг яг одоо ABC 1 2 3 4 5 гэл ингээд тоолоод байдаг шүү дээ. Тэр тооллогыг яаж зөв хийдэг вэ? Яг тэр эрэм дараатай нь гоё тоолдог вэ гэдгийг бас яг энэ бүх курсүүдээр зааж өгнө. Окей. За тэгээд дэд сэтгүүдийн хувьд бол ийм байна. За та бүхэн маань зогсоож байгаад бичлэг зогсоож байгаад цаг уншиж танилцж болно гэсэн. За тэгэхээр сургалтаа эхлэхийн өмнө нэг захих зүйл маань бол шинэ зүйл суралт тохиолдолд та бүхэн маань унгаа хослосоо гэж хүсэж байна. Учир нь миний өмнө зааж исэн маш олон хамтарч ажиллаж исэн арилжаачид маань сургалтаа эхлэхийнхаа өмнө би ийм сурж исэн, тийм сурж исэн, одоо энэ wave дээр ингэж ажиллах уу яах уу гэд дундаас ингээ холигдоод байдаг. Тэгэхээр миний хувьд бол wave гэдэг маань өөрөө бүх зүйлсийг ингээ том зургаар нь хараад бүр жижиг зураг дээр нь ч гэсэн бүр яг гоё ажилуулдаг. Бүх цагийн хослол дээр ажилтдаг ийм гайхамшигтай арга учраас өмнө нь сурсан support resistance school индикаторуудыг аль болох мартаад та бүхэн маань хичээлдээ хандаасаа гэж хүсмээр байна. За ер нь бүгдийг сайхан мартаад унтрааж байгаарай. Тэгээд wave таны харах онцгийг яаж өөрчлөхийг анхааралтай ажиглаарай. Окей. За wave хаанаас үүссэн бэ? За wave гэдэг маань ер нь бол Ralph Nelson Elliott гэдэг хүнээс гаралтай. Энэ хүн маань бол нэг 70 орчим 70 гаруй наслахтаа бол маш гайхамшигтай үйлс хэргийг бүтээж байсан. Тэгээд тухайн үедээ бол энэ wave гэдэг энэ теоригоо онлоо гаргахдаа бал харандаа цаасаар өглөө болгон ханшийн нээлт хаалтуудыг тоогоор нь сонсож жоод бал харандаа цаасаар ингэж маркетинг хөдөлгөөнийг нь тогтоож өөртөө ингэ зурж үзснийхаа дараа маркет нэг ийм бүтцтэй хөдөлгөөд ийм зүй тогтолтой давлгаатай байдığım байна гэдэг нээлтийг хийжсэн байгаа. За тэгээд тэр нээлтээ хийгээд за энэ яг давтагдаад байгаа энэ давлгаануудыг л ер нь бол барьсан байхад мэдж яхад хаамжилж чадж яхад маркетинг дараагийн хөдөлгөөнийг нь мэдээд байна. Уналтч бай, өсөлтч бай те бүх хөдөлгөөнийг нь мэдэх боломжтой байна. Бүх цагаар мэдэх боломжтой байна гэдгийг баталсан байгаа. За тийм. За тэгвэл ягаад би ягаад Elliott Wave биш X Wave гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр Elliott Wave маань аргаар арилжаа хийдэг залуучууд маань ихэвчлэн яг Elliott Wave-ийн тухайн үедээ ажиллаж исэн. Одоо бол 2000 оноос хойш бол интернет нэгдээд за платформуд шинжлэгдээд маш олон крипто валют за тэгээд хувьцааны зах зээл ч гэсэн бүр волюм нь 100 200 300 тэрбум за хэдий их 80 гээд ингээд явдаг болцсон. За тэгэхээр хувьцааны зах зээл дээр ч бай, форекс дээр ч бай, крипто дээр ч бай бүх зах зээл дээр бол тодорхой динамикууд бол өөрчлөгдсөн. Гэхдээ суур зарчим буюу wave маань бол ажиллаж байгаа. Тэрэн дээр юу өөрчлөгдсөн бэ гэхээр тэмдэглэгээний зарчмууд байгаа. За тэгээд эрэмблэх зарчмууд байгаа. Тэгээд маркет цаашаа яаж үргэлжлэх вэ гэдгийг тогтоодог моментумыг тогтоох зарчмууд нь жоо өөрчлөгдсөн байгаа. За тэгэхээр Elliott Wave-ийнхаа суур зарчмуудыг баримтлаад хэдүүлээ X Wave-ийг суралцсна гэсэн үг. Таад маань мэдээж Elliott Wave-ийн тухай Elliott-ийн тухай судлахыг хүсэх юм бол Ralph Nelson Elliott гэж юу вэ? Хэн бэ? За Elliott-ийн давлгаа гэж бас юу вэ те? Өөр бусад бас ном тохиомлууд ч гэсэн бас байдаг. Тэднээс бас ерөнхийд нь уншаад ойлгочих юм бол унших юм бол бас хэрэгтэй. За гэхдээ бүх зүйлс нь бол яг ажилдаггүй гэвэл бас үгүй. Тэгээд тийм болохоор миний хувьд бол тухайн үедээ 19 онд анх суралцж байхдаа за энэ маань ер нь жоохон ажиллахгүй байна. Тэгэхээр би орчин үеийг сайжруулсан хувилбарыг сурах хэрэгтэй байна гэж зориг гаргаад гадаад руу хандаад
За маш их золиос зориултаагаар энэ зүйлсийг сурсан. Тэгээд та бүхэндээ бол миний хувьд бол сургалтаа бол үнэхгүй зааж өгч байна. Гэхдээ миний хувьд бол бас VIP хувилбараар одоо тулж ажиллах хэрэгцээтэй хүн байх юм бол тулж ажиллаад коучинг үзүүлдэг байгаа шүү. За тийм. За тэгээд ээлжийн давалгааны одоо гол зарчмууд болох фрактал зарчим гэж юу вэ гэдэг хэсэг рүү оръё. За фрактал гэдэг маань бол олон жижиг ижил бутархай нэгдэж томрон бүхэлжихтэй яг тэр жижиг бутархайнууд ч гэсэн томроод өөртөөгөө ижлэхээ нэг бүтцийг бий болгож байгаа үйл явцыг хэлж байгаа. За тэгээд том зүйлээс ч гэсэн задраад буугатаа ч гэсэн тэр том зүйлийнхаа одоо хэв загварыг ижил төстэй байдлаар жижиг хувилбар дээр гаргаж хэрхийг фрактал зарчим гэдэг. За энэ би модны жишээ гаргасан байна. Мод гэдэг маань өөрөө байгалыг илэрхийлэх, байгалийн хуулийг илэрхийлэхтэй их томоохон одоо төлөөлөл болдог. За тэгэхээр мод бол одоо жишээ нь үндсэн том нэг үндэс байгаа те одоо би их би. Тэр их биес улбалаад том мөчөр гарч ирж байгаа. Тэнгүүдээ нэг томхон дуу мөчөр, тэгээ тэр дундаас нэг дунд мөчөр, жижиг мөчөр. Тэгээ жижиг мөчүүдээс ингээд тэгээ навчиг ингээд тутагш ингээд бүр задлаад харах юм бол өөрөө ч гэсэн ингээд мод шиг ийм бүтцтэй байгаа биз. За тийм. За тэгээд одоо байгаль дээр гэх юм бол ийм байна. За харин одоо бидний багтаа тоглож өссөн дондогмаа гэх тоглоом байдаг тийм. Тэр дондогмаа тоглоом бол өөрөө нэг том байж байгаа дотор жижигрээд явдагтай адилхан бас маркет ч гэсэн яг ийм одоо жилийн чарт, 6 сарын чарт, 3 сарын чарт, 1 сарын чарт, за 7 хоногийн чарт, за тэгээд өдрийн чарт 4 цаг, 2 цаг, 1 цаг, 15, 1 минут, 5 минут гэдэг бүх үйл явцууд нь ч гэсэн маркет дээр яг ижилхэн хэмжээгээр бууж ирдэг болохоор фрактал зарчим бидний хувьд бол маш чухал зарчим байгаа. За тийм. За тэгээд фрактал зарчмаас үндэслээд хэдүүлээ олон цагийн хамаарал гэдэг хэлбэр рүү орж одоо маркетаа илүү сайн ойлгож, уншиж, хөдөлгөөн болгон дээрээ хяналттай оролтоо гаралтаа хийдэг болно. За тийм. За тэгээ фрактал дээр нэмээд бас Fibonacci-г тайлбарламаар байна. За Fibonacci гэдэг хүн маань болохоор одоо манай их эзэн Чингис хааны үед одоо амьдарч ажиллаж хөдөлмөрлөжсэн хүн байдаг байгаа. За Fibonacci-да Pisa гэдэг 13 дугаар зууны үед арабын орчмоос одоо юу сурч байсан одоо математикийг илүү гүнзгийрэл сурч байсан тэр хүний багш нь Абу Камил гэдэг юм хүн байдаг. За тэгээд Fibonacci зарчим болохоор одоо ер нь бол хамгийн энгийндээ бол 1 дээр 1 тэнцүү 2, 2 дээр 1 тэнцүү 3, 3 дээр 5, 8, за 13, 21 гэдэг ингээд урд тоог нь 20 тоонд нөхөд явж байгаа. Тэнгүүтээ энэ тооноос ямар утгыг олох гээд байгаа юм бэ гэсэн чинь алтан огтлын хууль гэдгийг л олох гээд байсан байлээ л дээ. Тэгсэн чинь одоо 89-ийг 55 туваах юм бол одоо тэг 100-161.8 гэдэг юм уу те. Тэнгүүтээ 59-ийг 89 туваах юм бол 0.61.8 гэдэг нэг тоо гарч байгаа. 0.61.8 гэдэг тоо маань өөрөө болвол яг алтан огтлын яг гол тоо гэж таад маань ойлгож болно. За тэгэхээр хүн болвол яг алтан огтол алтан одоо дундаж гэхээр одоо 50% гэж ойлгодог бол яг дэлхийн ертөнцийн тооны математикийн хуулиар бол 61.8 гэдэг маань өөрөө алтан огтлын гол тоо болдог байгаа. Одоо жишээ нь гэх юм бол хүн яг төрсөн өдрийн бэлууга зүсгэхдээ нүдэн ханаа зүсээрээ гэдэг ингээд зүсгэд яг 50%-аар нь биш магадгүй 60%-аар нь ч гэдэг юм уу 61%-аар нь зүсэх магадлал маш өндөр байдаг. 80-90% байдаг ийм ботой байгаа. Тэгэхээр бидний яг одоо хийж байгаа үг үйлдэл за магадгүй гаргаж байгаа шийдвэрүүд за массын шийдвэр те маркет гэдэг нь өөрөө массын шийдвэр сэтгэл хөдлөл байдаг. Тэнгүүд массын шийдвэр одоо яагаад 61.8 дээр төвлөрөөд байдаг вэ те Fibonacci-гийн төвлөрөөд байдаг вэ гэдгийг хэдүүлээ Fibonacci-гийн онлуудаар тайлбарлаж ойлгоно. За тэгээд тэрнээс гадна бол одоо ингээ хүний биеийн бүтэцтэй одоо нүүр царин пропорц за тэгээд Leonardo da Vinci-гийн агуу зураг байдаг. За энэ бол хүний бие бүтцийг ингээд Fibonacci-гаараа бас тайлбарлсан ийм зүйлс байдаг те. Тэнгүүтээ Leonardo da Vinci бас ингээд хамгийн алдартай Mona Lisa гэдэг зураг зурхтаа ч гэсэн өөрөө алтан огтлын хуулийг яг зурагаас болгон дээр нь ашиглаад тэгээд 3 жилийн турш нэг эмэгтэйгийн ийм хөргийг л зурсан байгаа юм л да. Тэгээд энэ зураг яагаад бид нар ингээд энэс илүү гоё зураг, энэс илүү одоо үнэтэй зургууд байдаг ч гэсэн бид нар яагаад Mona Lisa-г мэдээд идэг вэ гэхээр бид нар байгалийн хуулиндаа буюу алтан огтолтой байв татагдчихэдэг учраас тэр Leonardo da Vinci гэдэг агуу сэтгэгч хүн маань өөрөө энийг бүр хүн болгоны ингээд сэтгэлийг татгууцдаг тэр математикийн онолын хууль дээр нь үндэслэж одоо зурнаа гэдэг 3 жилийн турш зурсан байгаа. Окей.
За тэгээд бүр ингээд дэлгэрүүлээд ингээд үзэх юм бол ингээд барилга, байшин, одоо сансар огторгүй гэж өчнөө юмн дээр одоо тий одоо хамгийн гайхалтай уран зураг, хамгийн гайхалтай барилга байгууламж, хамгийн гайхалтай од гарах эрхсийг одоо тооцоолол за тэгэл инженерийн бүтээлүүд одоо тий бүх зүйлс одоо Fibonacci дээр бол одоо суурилсан байдаг. За тэгээ та бүхэн маань энийг бие дааж сонирхож судлыг гэх юм бол судалж болно. Тий. За тийм. Тэгээд дэлхийн ертөнцийн маш олон тайлгдаг нууцуудыг ч гэсэн бас Fibonacci-гаар тайлдаг байгаа. За тэгэхээр бидний хувьд бол Fibonacci-г ямар нууцыг ашиглаж ямар нууцыг тайлах гээд байна вэ гэхээр маркетинг тодорхойгүй байгаа байдлыг илүү тодорхой одоо тий тогтсон одоо хууль одоо тооны хуулийн дээр үндэслээд одоо маркет буцах магадгүй тий үргэлжлэх цэгүүдийн тогтоож авах гад ийм зорилготой байгаа гэсэн үг. За тийм энэ дээр бас би слайд оруулсан байна. За слайд дээр бол барилга, шинжилгээ ухаан, хүний бие, сансар огт руу газар зүй гэл бүх юм дээр одоо Fibonacci бол оролцож байгаа. Тэгээ Fibonacci гэдүүлээ маш лаг эзэмшиж юу байх хэрэгтэй. Одоо арилжаандаа ашиглаж сурах хэрэгтэй. За тийм. За тэгэхээр за энэ хэсэг дээрээ бол одоо энэ хэсгээс хэдүүлээ цаашаа чарт руугаа орцгоно. За тэгээд хичээлийн дүгнэлт хэсэг рүүгээ орохоос өмнө хэдүүлээ мэдээ чартн дээр хичээлүүдээ маш сайн ойлгож авцгаая. Окей. За тэгээд чарт руугаа орцгоё. За яг энэ гаргаж харуулсан байгаачлан за энэ маркет дээр одоо бүтцийг би ерөөхдөө нь бол ингэж зургалж схемчилж өгсөн байгаа. За энийг харсныхаа дараа хэдүүлээ чартн дээр яг энэ зарчмууд маань ажиллаж гин үгүй юу гэдгийг харсан одоо практик хичээл одоо үргэлжлээд орно. За тэгээд ийшээ орохоос өмнө би хамгийн гол нэг зарчмыг таадтай хуваалцаж зааварлаж өгье. За яг энэ хэсэг дээр бол би уналтын хэсгийг бол тайлбарлаж харуулсан байна. За энэ талд нь би одоо яг өсөлтийн жишээн дээр харуулъя гэсэн үг. За окей. Энэ хэсгийг түр устгаад. За маркет дээр ямар зарчим байдаг вэ гэхээр хэрвээ маркет дээр импульс байгаа болбол тодорхой хэмжээнд коррекшн явсныхаа дараагаас маркет үргэлжилсэн импульсыг хийнэ. За импульс гэдэг маань ямар хөдөлгөөн байдаг вэ гэхээр өөрөө маш хурдтай, маш хүчтэй бидний гол ашиг хийх юм цэг байгаа. Хэсэг байгаа. За тэгэхээр хэрвээ нэг импульс байсан бол дараачийн импульс байгаа гэж байна. Тэгэхээр бидний хувьд бол гол хийх ёстой ажил маань юу вэ гэхээр энэ correction буюу ойлгомжгүй бөгөөд хамгийн удаан бидний төвчээрийг маш их шалгасан ийм ойлгомжгүй хэсгийг ойлгож одоо тогтоож чадах юм бол тэ за дурж ирсэн Fibonacci гэж байгаа. За зарим нэг индикаторууд байгаа. За хамгийн гол нэг regular flat, expanded flat, за тэгээ running flat гэдэг хэд хэдэн гол чухал паттернууд байгаа. Би та хэдэд бүгдийг одоо энэ хичээлүүдээр бол заам. За тэгээ тэднийг ашиглан энэ correction дуусыг таньж чадчих юм бол бид нэр импульс байгаа бол харж байгаа те correction дуусах чинь за эндээс оръё. Тэгээд өсөлтөн дээр нь дахиад илүү сайн ашиг хийж авъя гэдэг энэ зарчмаар хэдүүлээ цаашдаа ажиллана гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ нь уналтын тренд дээр ч гэсэн адилхан хэрвээ нэг импульс байгаа болбол тодорхой хэмжээнд цаг зарсан ийм ойлгомжгүй хөдөлгөөн correction орж ирээд бид нэр дараачийн импульсыг барьж авч чадчих юм бол уналтаас ч бай, өсөлтөөс ч бай аль талаас нь ашиг хийх тэ боломжтой болно гэсэн үг. Тэгэл ашиг хийж байгаа бол мэдээж эн чинь бидний хувьд ажил амьдралаа сайжруулсан, эрүүл мэндэд зарцуулсан. За тэгээд би таадаг өмнөх юмар дурдсан шүү дээ. Тэр айгуу гой циклтэй холбоотой тий хувьцааны зах зээл дээр ч гэсэн хэдүүлээ маш чинэлэг хүмүүс болох юм боломжтой гэсэн үг тий. За тийм. За тэгээд яг энэ зарчим маань яг онлын хувьд бол яаж ажилладаг вэ гэсэн рүүгээ орцгоё. За юуны өмнө бол за X wave-ийн зарчмыг тайлбарлахаас өмнө та бүгдтэй эхлээд ядуутын давуулгыг яг энэ хэсэг дээр бол тодорхой нэг ерөнхийдөө тайлбарлаж өгье. За ядуутын давуулгыг бол 1 2 3 4 5 гэж үргэлжлээд тэгээд correction ордог гэдгийг бол мэднэ. За энэ нь бол бүх цаг дээр хөдөлдөг гэдэг одоо Gartner-ийн ядуутын одоо үндсэн зарчим бол ажилдаггүй гэвэл ажилдаг. Гэхдээ wave-ийн хувьд бол бүтцээрээ өөрчлөгдсөн. За тэгэхээр одоо орчин үед бол яаж ажилдаг гэдгийг нь бол заас тайлбарлахаас өмнө би нэг яг энэ дээр нэг жоо тайлбарлаад өгчээ. За маркет бол ингээд 1 2 3 4 5 гээд импульс хөдөлгөөн хийчээд энийг нэг бүтэн импульс гэд нэрлэж байгаа. За ингээд нэг бүтэн импульс өөрөө явцсан болвол энийг дагсан correction орж ирнэ. За correction орж ирж байгаа бол нөгөө нэг өмнөх импульс байгаа бол correction дуустаа дараачийн импульс гэж байгаа тийм. Яг энэ зарчмын дагуу
маркет ингээд үргэлжлээд явна гэсэн үг тийм. За тэгээд ээлжийн давалгаагийн онолоор бол заавал 5 давалгаа байдаг гэдэг ийм зарчим байдаг. За энэ зарчим нь одоо weekly дээр ч юм уу те. За тэнгуүтээ нэг daily дээр ч гэдэм үү те. Тэгээ 4 цаг дээр магадгүй бүр 1 цаг дээр за 1 цаг гэдгийг ингээд би зурчаад байгаа шүү. За ингээд явж байгаа. Тэнгуүтээ 1 цаг дээр ч бай 1 цаг дээр ч бай. За тэгээд бүр 15 минутан дээр ч бай, 5 минутан дээр ч бай. Бүр ингээд жижиг цагаар ч бай. Бүх зарчмууд яг 1 2 3 4 5 гэдгээр ажилтдаг гэдэг хүмүүс маань итгэжээд байдаг. Тэгээд маш олон элит хувийн давалгаагаар одоо суурилж арилжаа хийдэг залуучууд маань энэ хүлээлтээсээ болоод заавал ингэж ажиллах ёстой гэдэг тэр хүлээлтээсээ болоод алдаа гаргаад байдаг хөхгүй юу. Тэгээд шинжилгээнд гэсэн буруу болцдог. Тэгээд оролт хийчээд айгуугай оролт хийчээд тэрнийг ингээд тэ заавал юм байх ёстой гэдэг байдлаасаа одоо ашиг авах ёстой газраа ашиг авч чадахгүй, магадгүй гаралт хийх ёстой газраа жоохон алдагдлаа хүлээгээд гарч чадахгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү алдаанууд үүсээд байдаг болохоор яалтчгүй энэ зарчим маань засварлагдах шаардлагатай болсон XY хувилбар байгаа юм. Окей. За тэгэхээр маркет бол заавал 5 давлгаар хөдлөх албагүй гэдгийг таад маань нийс бол ойлгоод авцсан гэж найдаж байна. Энгийн wave аргачлал маань болохоор юу вэ гэхээр за элит хувийн давлгаан дээр бас дутуу тайлбарлагдсан ганц нэг зүйлийг хэлээд үгүй. Элит хувийн давлгаар бол 1-р давлгааны үнийн бүс рүү 4-р давлгаа ингэж орж иж болохгүй гэдэг тэгэхгүй юу. Тэнгүүд заавал нэг болохгүй гэдэг юм маань ингээд маркет бол өөрийнхөө эрх дураараа тий хөдөлдөг яг өөрийнхөө ингээд бүрэн илэрхийлдэг ийм зүйл байгаа шүү дээ. Яаж ч хөдөлж болно. Маркетинг үргэлж зөв. Маркетинг хизээж буруу гэж байхгүй. Бидний л буруу гэж байгаа. Бидний харах өнцгөл буруу гэж байгаа. Тэгэхээр бид нэр харах өнцгтөө маш уян хатан байх хэрэгтэй учраас XY аргачлал маань танд уян хатан харах нөхцөлийг харуулж өгнө гэсэн үг байгаа шүү. За тэгэхээр энд бол элит wave бол байна. За X wave-ийн зарчмаар болвол 1-р давлгааны үнийн бүс рүү 4-р давлгаа бол орж ирж болно гэдэг энэ зарчмыг бол баримталдаг. 1 2 3 4 5 гэж бол орж ирж болно гэж бол баримталдаг. За тэгээд импульс нь өөрөө юм байж болно гэж. За тэгэхдээ импульс заавал 5 давлгаа биш. Импульс өөрөө 1 2 3 байж ч болно тий. За одоо энийг бол ингээд нэг одоо 15 минутын хөдөлгөөн гээд үзчихэл та 15 минут. За 15 гэдгийг арай гоё зурчих. 15 минут тий. За энийг ингээ 15 гэд бодоход за энэ том цэнхрээгээ хэдүүлээ 1 цаг гэд үзчихье те. Ингээ 1 цаг ингээ бүтэн. Ингээ 1 цаг. За тэгэнгүүт энийг ингээ 3 давлгаа бүхий импульсигээ 4 цагийн хөдөлгөөн гэд үзчихье л та. Тэ? Тэгэнгүүт энэ импульс ч гэсэн өөрөө 3 давлгаа байж болно гэж байгаа. За тэгээд элит вебчдийн хамгийн одоо итгэж чаддаггүй одоо хүлээн зөвшөөрдөггүй нэг зүйл нь юу гэхээр маркет 1 давлгаа байж болохгүй гэдэг. Одоо 1 давлгаа байж боломгүй юм гээд. Гэтэл маркет бол пүнк гэд өөрөө шовторцсон юм шиг те дундаа ямарч 5 гэж тоолох боломжгүй 3 гэж тоолох боломжгүйгээр одоо те ингээд ганцхан давлгаагаар явцсан тохиолдлууд гэсэн байгаа. Таад маань зөндөө ажиллаад практик дасгал хийгэнгүүт ойлгоно. За тэгэнгүүт яг дундаа бол ийм жижигхэн pullback-ууд те орж ирж болно. За тэгэнгүүт бидний хувьд бол маркет бол 3 давлгаагаар ч импульс хийж болох юм ба, 1 давлгаагаар ч ажиллах юм ба, 5-аар ч хийж болох юм байна. 5 гэж хийхдээ элитийн давлгаа шиг заавал 4 нь эндээ 1-4-г орж ирж болохгүй гэдэг ийм хит тойширсан байдлаар хандаж болохгүй. 1-рүүгээ орж ирж болно хамаагүй. За тэгээд орж ирж байгаа ч гэсэн энэ маань ингээд коррекшн хийгээд цаашаага магадгүй ингээд 3 давлгаагаар үргэлжлээ те. За тэгээд магадгүй ингээд дахиад коррекшн хийснийхаа дараа 1 давлгаа хийгээд ингээд дуусгachж болно гэсэн үг. Тэгэхдээ энэ зашрамд би та хэдтэй заавал нэг хэлмээр байгаа зүйл нь бол элитийн давлгааны 5 давлгааны онол гэдэг шиг 7 давлгаа эсвэл 9 давлгаа гэдэг ойлголт бол байхгүй шүү. Байхгүй. Бэ? За тийм байгаа. Энэ маань ч гэсэн одоо уналтын тренд дээр ч гэсэн яг ижилхэн ажиллана гэсэн үг те. За эндээс хэдүүл уналтын трендийн нэг схемийг хараад авъя. За маркет маань яаж ч хөдөлж болно те. Уналтын давлгаан дээр ингээд 5 давлгаа хөдөлжөөд коррекшн хийгээд за дахиад энэ маань ингээд үргэлжлээд ингээд одоо ямар ч байдлаар ингээд коррекшн хийгээд тэгээд ингээд үргэлжлээд явж болно. За тэгээд хіднес давлгаа одоо тий 1 3 5-ын аль нь ч хийж болно уналтын тренд дээр бол тий. За тэгээд уналтын тренд дээр ч өсөлтийн тренд дээр ч бид нар бүгдээрээ ашиг хийх боломжтой гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоо жинхэнэ жишээ рүүгээ орцгоё гэсэн үг.
За тэгэхээр өсөлтийн тренд дээр ч бай, уналтын тренд дээр ч бай хэдүүлээ ерөнхий яг онлоо ойлгоод авчлаа. Схемтэй одоо тий жишээнүүдээ одоо харахад бол бэлэн болчлоо. За тэгэхээр хэд хэдэн одоо алт тий паунд USD, паунд yen, USD швейцар франк тэгээд нэг крипто тэгээд хувьцаа гэдэг тий бүх юм дээр нь wave маань өөрөө ажиллаж байгаа, төгс ажиллаж байгаа. Болохоор таад тий тохирсон жишээнүүдийг харуулъя.